Сайн байцгаана уу урнаа. Ярилцгийг болондоо таны ганц зүйл чинь юу вэ гэсэн номыг ярилцахаар бэлтгэлээ. За номын маань одоо товч агуулгын тухайд гэвэл нэрнээсээ анд шүү. Ганц зүйлээ ерөнхийдөө ирж хайх. Хэрвээ та ганц зүйлээ олсон бол ганц зүйлдээ одоо илүү цаг хугацааг гаргах. Тэгжиж хүн одоо ганц зүйлдээ амжилтанд хүрэх, зорилготой хүрэх гэдэг зүйлийг ярьдсан байна. Бидний одоо миний хувьд гэвэл ганц зүйлдээ тэр цаг хугацааг илүү их зарцуулж чадахгүй болохоор одоо юу гэдэг чинь тэр тавьсан зорилготой хүрэхэд сааттай эсвэл одоо хүрч чаддгүй ч гэдэг юм уу, ийм одоо алдаанууд, бэрхшээлүүд гардгийг одоо энэ номыг уншаад ерөнхийдөө ойлгож байгаа. Тэгэхээр би тэд нэгдүгээрт ганц зүйлээ ирж хайж олох нь байна. Хоёрт түүндээ илүү их цаг хугацааг зарцуулах нь байна. За мөн ганц зүйлд зориулсан 3-4 гэж байгаа. Нэгт нь болохоор урт чадвараа байнга төвлөржүүлэх. Хоёрт нь дээрээс зээрөө шилжих. Энэ нь болохоор байнга одоо шинэ арга барилыг ирэл хийж одоо хайж байх хэрэгтэй гэсэн санааг хэлж байгаа. Гуравт нь зарчимч байх. Ер нь бол зарчимч байх тухай ер нь ихэнх номон дээр ер нь уншиж ирсэн ном дээр дурддаг. Энэ нь болохоор хийж байгаа ажилт маань зарчимч байх маань маш эерэг талуудтай. Би одоо энийг заавал өдөрт энэ зүйлийг хийж дуусгах ёстой гэдэг зүйлээ баримтлаад ажиллаад мэдээж өнөөдрийнхөө би ганц зүйлийг биелүүлэхийн эхлэлийг тавьж өгч байгаа. За мөн сэтгэлийн хаттай байх гэсэн энэ зүйл их таалагдсан номон дээр өгүүлдэг. Сэтгэлийн хүн хаттай байснаар ганц зүйлдээ одоо хүрэх хамгийн том нөгөө одоо амжилтын эхлэлийг тавьж өгдөг их чухал зүйлийн тухай дурдж байгаа. Энэ дээр нэг сонирхолтой судалгаа хийсэн байсан. Энэ судалгаа нь 1960-70-аад оны үед хийгдсэн судалгаа. Энэ нь болохоор цэцэрлэгийн 4 настай хүүхдүүдийг 500 гаруй хүүхдүүдийг хамруулсан судалгаа байсан. Тэгээд нэг өрөөнд оруулаад амттан хүүхдүүд дунд тавиад тэгээд 15 минутын турш та ид маань төвчж чадаад энэ амттангаас идэхгүй байвал бүр илүү гоё амттан өгнө шүү гэж хүүхдүүдийг хэлээд тэнд суулгасан байгаа. Тэгээ удалгүй нөгөө хүүхд чинь 2-3 минут боллоо амттангуудаас идэж эхэлсэн. Тэгээд 10 хүүхдийн 3 нь одоо тэр амттанг идээгүй үлдсэн байгаа. Тэгээд нэг 20-30 жилийн дараа тэр судалгаа хийсэн багийнхан маань одоо миний судалгаанд хамрагдсан хүүхдүүд ерөнхийдөө ямархуу явааг одоо ирж хайж одоо судалж үзсэн. Гэтэл одоо тэр амттанг одоо тэсэлгүй идсэн хүүхдүүд маань одоо элсэлтийн ерөнхий шалгалтандаа ихэнх нь унсан, одоо их сургуульд орж чадаагүй, ажил амьдрал нь ерөнхийдөө нэг урууд орооч гэдэг юм уу те, хар тамхинд одоо дондох эрсдэлтэй тийм байсан байгаа. Харин нөгөө амттанд одоо идээгүй тэсч чадсан одоо хүүхдүүд маань элсэлтийн ерөнхий шалгалтандаа өндөр оноо авсан, ихтэй сургуулиудыг хүсэж исэн мэргэжлэрээ одоо сурсан. Тэгээд эргээд нийгэмдээ аягүй хэрэгтэй гэдэг ч юм уу байр сууриа олсон ийм маш их амжилтыг үзүүлсэн ийм хүүхдүүд болсон тухай сонирхолтой судалгааг одоо хийсэн байна лээ. За оновчтой асуулт асууж сурах. Энэхүү ном дээр оновчтой асуулт сурах гэдэг зүйлийг ерөнхийдөө энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид одоо өглөө босонгуудаа л ерөнхийдөө ганц зүйлдээ хүрэхийн тулд өөрөөсөө ийм ахирхуу асуултыг асууж сурах хэрэгтэй юм байна л да. За миний одоо 10 жилд хүрэх энэ ганц зүйлээ тодорхойлсон байлаа гэж бодоход энэ эхний нэг жилд одоо миний хийх ёстой ганц зүйл маань юу вэ? Одоо энэ сард миний ганц зүйлдээ хүрэхийн тулд хийх ёстой ганц зүйл маань юу вэ? За иймэрхүү зүйлүүдийг ерөнхийдөө хийлгээд өөрийгөө тасгалжуулаад байна гэдэг маань өөрийнхөө нөгөө ганц зүйлдээ ирээдүйн 5-10 жилдээ магадгүй насан туршдаа тий хүрэх тэр ганц зүйлээ тодорхойлсон бол тэрэндээ хүрэх тэр одоо арга замуудыг заахаас гадна тэрэндээ зориулж одоо цаг хугацааг илүү зарцуулах тэр боломжийг одоо олгосон юм дасгал жижигхэн ажлууд гэж бас ойлгосон. Энэхүү номоо та бүхэндээ хуваалцсандаа маш их баяртай байна. Дараагийн дугаараар илүү сонирхолтой номороо уулзъя. Баяртай.